Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Дэлгэцийн үзэн сууж байгаа битгэн хөөрхөн шавнартаа Бямба багш нь 5 дугаар ангийн хүн байгалийн хичээлийг ороход бэлэн боллоо. За, миний хүүхдүүд хичээлд хэрэгтэй сурах хүчиг, үзэг, харандаага өөртөө ойртуулсан байгаарай. Энэ хооронд багш нь сэдвээ танилцуулжээ. За, хүнд ачааг хэрхэн хэлбэр аргаар өргөх вэ гэсэн сэдвийг үзтээ. За, зургийг ажиглаарай хүүхдүүдээ. За, хүнд ачааг өргөж байгаа зураг нь тийм байна уу? За, өргөхийн тулд юу ашигласан байна уу? За, саваа ашигласан байна. За, саваагаа хөдлөхийн тулд доор нь тулгуур хэрэглэсэн байна. Ачаа, дарагцыг, тулгуур гэсэн үндсэн 3 нэршлиг машин тогтоож явна шүү хүүхдүүдээ. За, сурагчдынхаа 49-р хуудсыг нэгээрэй. За, сурагчдын 49-р хуудсан дээр байгаа зургийг өмнөх зурагтай холбож туршилтаа эхлэе хүүхдүүдээ. Хөшүүргийг хэрхэн хэрэглэвэл хүнд зүйлийг хялбархан өргөх вэ? Хүнд ачааг хялбархан өргөх аргыг хайцгаая. Туршилтаа одоо төлөвлөнө. За, энэ зүйлийг хийхин тулд яаж төлөвлөх вэ? За, ачаа, тулгацэг, дарагцэг. Ачаа, тулгацэг, дарагцэг. За, эхний маань туршилт. Дарагцэг ба тулгуурыг хэвээр байлгаад ачааг өргөх. За, энэ туршилтыг хийхин тулд багш нь бас та нартаа давхар туршилт хийж үзүүлнэ. За, энэ миний тулгуур мод ахна. Буцаарай төлмэй. За, энэ миний саваа мод. Ачаа. За, багшаа ажиллаж байгаа хүүхдүүдээ. За, дарагцэг нь өөрчлөгдөхгүй, ачаа өөрчлөгдөнө. За, ачаа тулгуур зэгээс холдох тусам амар өргөлттэй байна. Тийг анзаараарай хүүхдүүдээ. За, ачаа ойртох тусам ямар болох нь вэ? Арай хэлбэр болж байна. За, ойртуулгдсан. Өшөө бүр амархан боллоо. За, бид нар сая барьж байгаа. Ачаагаа ойртуулж, холдуулж үзлээ шүү хүүхдүүдээ. Ачаагаа ойртуулаад, холдуулаад амархан байв уу, хэлбэр байв уу гэдгийг багш нь харуулсан. За, одоо дараагийн туршилт нь ачаа ба тулгуурыг хэвээр байлгаад хүүхдийн дарагцгийг өөрчлөх нь. Тэгэхээр багшийнх нь дарагцыг өөрчлөгдөх нь. Ачаа хэвээрээ. За, хэлбэр болж байна те. За, энэ дээр дарахад багшд нь бүр илүү амархан байна. За, энэ явцад тэмдэглээд бичээд авах зүйл байвал тэмдэглэж бичиж явна шүү хүүхдүүдээ. За, энэ дээр дарахад ямар хэлсэн бэ? Энэ дээр дарахад ямар хэлсэн бэ? Багшаа анзаарсан баг тийм ээ. За, дараагийн туршилт. Ачаа ба дарагцгийг хэвээр байлгаад тулгуурыг өөрчлөх. За, ачаа ба дарагцыг өөрчлөгдөхгүй байх нь. Харин тулгуураа өөрчлөх нэ. За, тулгуураа би ачаа руугаа ойртуулж байгаа. За, ойртуулгад тусам хэлбэр болж байна. За, дахиад ойртуулъя. Бүр хөнгөрөөд амархан болж байна. За, хүүхдүүдээ ерөнхийдөө багшийнхаа хийсэн туршилтуудыг тэмдэглээд яваарай.
За тэгвэл би сая тулгуур модыг өөрчилсөн. Ачаа руугаа ойртуулсан. Ойртох тусам хялбар байна уу? Хүнд байв уу гэдгийг ерөнхийдөө ажигласан баха хүүхдүүдээ. Багш нь туршилт хийх явцдаа хялбар байлаа, хөнгөн байлаа гэдгийг бол хэлээ явж байгаа учраас та нар маань ажиглаж байгаа хаа. За туршилт хийхдээ аюулгүй ажиллагааны дүрмтэй байх ёстой. Энэ аюулгүй ажиллагааны дүрмийг гэртээ мөрдөн, сургууль дээр бас мөрдөн. Яг гэвэл багшийн хийж байгаа туршилт та нар бас гэртээ туршиж үзэх ёстой шүү. За хөшөөрөгт хэрэглэх таваа мод маань амархан хугарахгүй бүх байх ёстой юм байна. Таваа мод маань бүх байх ёстой. За савааг яаран тавьж суллажлахгүй. Бид нар ямаг хүчтэй өргөж идэх гинт тавих юм бол ачаа маань ойчих, гэмтэх юм аюул түргэнэ. Тулгуурыг маш сайн бэхэлсэн байх ёстой. Энэ тулгуур маань ямар нэг байдлаар гэмтэл учруулахгүй, эрсдэл гаргахгүй байх ёстой. За зургийг ажиглая. 1-р зураг. За 1-р зураг дээр түрүүний хийсэн туршилтууд давтагдж байна. За ачаагаа дарах цэгээ ортолж хаад өргөсөн байна. Энэ тохиолдолд ямар байсан бэ? За та нарт ажлын хуудас байгаа шүү хүүхдүүдээ. Тэр ажлын хуудсан дээрээ ажиллаад явнаа. Хүүхдийн дарах цэгт хүч их орж байна. Ачааг өргөхөд хэцүү болж байна. Одоо энд нэг юм анхаараарай хүүхдүүдээ. Ачаа тулгуураас хэр зайтай байна. За дарах цэг тулгуураас хэр зайтай байна. Энэ хоёрын ялгааг маш сайн ажиглах ёстой шүү. За дараагийн зургийг ажиглаарай. 2 дахь зураг дээр. За тулах цэгийг өөрчилсөн байна тийм ээ. Ачаа өөрчлөгдөг байна. За дөрөвний туршилтаагаа холбож харна. За мөн дараагийнхаа ажлыг гүйцээж бичээрэй. За багш нь юу гэж утсан бах юм? Та нартай ижил байна уу гэдгийг хараарай. Хүүхдийн дарах цэгт хүч байгаарч ачааг өргөхөд амархан болж байна. За тэгвэл ачаагаа өргөхөд ямар вэ гэдгийг багш нь түрүү үзүүлсэн тийм ээ. Амархан болно гэдгийг бид нар туршилтаар үзсэн байгаа. За тэгвэл ачааг хаана зүүх, тулгуурыг хаана байрлуулах, хүүхэд хаана дарах нь их чухал юм байна. Энийг бол маш сайн тогтоож аваарай хүүхдүүдээ. Дарах цэг ба тулгуурыг хэвээр байлгаад ачааг өөрчлөх. За яг энэ үед ямар өөрчлөлт гарсан бэ гэдгийг та нар маань нөхөж ичнэ. Ачааг тулгуурт ойртуулах тусам ачааг өргөхөд ямар болсон бэ? За энэ туршилтууд дээр бид нар хийчихсэн учраас одоо та нар маань энэ бүглэх зүйлийг ажлынхаа хуудсан дээр хийх нэ. За ийм байсан байна. За 2 дахь туршилтан дээр ачаа ба тулгуурыг хэвээр байлгаад хүүхдийн дарах цэгийг өөрчилөхөд ямар байсан бэ? За ачаа ба тулгуурыг хэвээр үлдээсэн. Дарах цэгийг өөрчилсөн. За За 3 дахь туршилт маань ачаа ба дарах цэгийг хэвээр байлгахад тулгуурыг өөрчлөх. Тулгуурыг өөрчлөх нь ачаа руу ойртуулахад тийм ээ. Бид нар түрүүний туршилтан дээр мөн ачаа руугаа ойртуулж өргөж утсан. Яг энэ үед ямар байсан бэ гэдгийг бичиж.
Зурагчгийн 48 дугаар хуудсан дээр байгаа зургийг сайн ажиглаарай хүүхдүүдээ. Яг бидний хийсэн туршилттай адилхан байгаа. Ачааг хүүхэд өргөж тэрэгцэр дээр тавьсан байна. Энийг яаж хэлбэр аргаар өргөж болох вэ гэд. За тэгвэл энэ хуудсан дээрх зургийг ажиглаад сурагч дээрээс уншиж судлаарай. За ачааг бас буруу өргөл өөрт ямар нэгэн гэмтэл бэрхшээл тохиолдож болно. Жишээлбэл хүнд ачааг өргөхдөө хагас суудлын байдлаар дээшээ алгуурхан босож өргөдөг бахнэ. Шууд боцоо хэлбэрээр өргөх юм бол өөрийн нуруунд гэмтэл учрах аюултай юм байна. Ачааг буруу өргөх нь нуруу болон хөл гарыг гэмтэх аюултай учраас зургийг их сайн ажиглаж амьдралдаа хэрэгжүүлээрэй хүүхдүүдээ. За хичээлд оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Гэрийн даалгаварт сурах хүчгийн 52 дугаар хуудасны туршилтыг гэр бүлийнхэнтэйгээ хамтарч хийгээрэй. Дахин уулзтлаа. Баяртай.